За би бол Ямбатар даргаыг Улаанбаатар хотын одоо унган иргэнийхээ хувьд үнэхээр чадхаараа сайн ажилласан гэж дүгнэж байгаа. Тий. Хүн болгон өөрөө өөрсдийнхөө дүгнэх эрхтэй адилаар би бол тэгж дүгнэж байна. За яагаад гэвэл би өмнө нь ямар хотын дарга нар байсан тэр үед ерөн хот ямар одоо дүр төрхтэй байдаг байсан одоо ямар болчиход байгааг би мэдэрж байгаа харж байгаа тий. Монгол Ардын намын улс төр бол ерөөсөө бүхэлдээ Монголын одоо хамгийн том одоо зовлон болчлоо тий. Тэгээд тэрийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд ерөнхий сайд ажил үрийнхаа чиг үүрийг бас сайн мэдээг юм уу эсвэл мэдэхгүй байгаа юм уу тий эсвэл одоогоороо 2 сард өгч जैन тий одоогоороос ажилдаа тасаагүй байгаа юм уу тий дөөцийн мах хагаад хүчиж хонхроор гүөх нь бас яг ямар вэ хүчиж хонхор чинь одоо жирийн иргэн хүртэл тий нойтон мах авдаг газар шүү дээ тийм биз дээ тийм дөөцийн мах зардгуу баар ресторанууд тий хүмүүс тий одоо арай нэг айтайхан мах хийдий шинэ мах хийдий гэхээр хүчиж хонхор явдгийг одоос мэдээг юм шиг байлээ. Тэгээд аргагүй ахaltaа одоо тий одоо багаас одоо бид нар шиг юм энгийн одоо борог өсөөгүй хүн чинь тийм нарийн ширэмийг мэддэггүй бах тий. За тэр нь бас буруу биш ч гэж магадгүй юм. За нөгөө талаараа бол яг цэвэр улс төр явж ингэж харж байна. Яг одоо махны үн өсөлт махны одоо нөөцийн махны асуудлаар эдгэр чи угаасаа тэгдэж штэ наан сайхан троллуудаас ивэл тэгэл энэ тэнд бөөн зовлон тоочж байгаа тэрний мөрөөр гэл явж баатар болол те тэгэл тэр нөгөө зохиолынхаа дагуу юм явчлаа махны үн өндөр байгаа нь өснө нь Ямбатартай яг ямар холбоотой юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэр ийм асуултуудад бас хүмүүс дор бүрний өөрсдөө хариулт өгнөс ямар ч лээсэн Монгол Ардын намын хагарал бутрал энэ цэгт хүрж гэн тэгээд эргээд одоо жишээлбэл одоо 38-ын бүлэг гэж яриад байгаа шүү дээ. 38-ын бүлэгт асар том хариуцлага ирж ах шиг байна. 27 онд ерөнхийлөгчийн сонгуулаа яах юм гэдгээс ахуулаад том ажлууд үлдэж ах шиг байна. Тэгээд хин нэг халах бол амархан харин тэрийг барах хэмжээнд ажиллана гэдэг бол бас амаргүй байх гэж бодож байна. Тэгээд Монгол Ардын нам болж тэ 2027 онд тэ дүнгээ тавиулах байх гэж итгэж байна.